За 36 дугаар талга. ОАВ гурвалжны ОВ тал дээр Б-ийн цэг ийм харьцаатай байхаар гурвалжны В М нь медиан АН хэрчимтэй П цэг тогтолцдог бол ОП векторыг А ба Б векторуудаар илэрхийл гинэ. За одоо тэгвэл хэдүүлээ энд нэг ийм хичмээ. За энд нэг юм байна. ОН-ыг хуваах нь МБ чинь 2-ны 3 харьцаатай байна шүү дээ. Тэгвэл энэ чинээс ОН-ыг 3x МБ-г 2x гэж үзэх юм болвол бидний ОВ гэдэг бол 5x болно гэсэн. За одоо энэ дээрээс тэгвэл би M нь дундад цэг гэсэн учраас M цэгийг дайруулад OB-тэй параллел цэг ирчим татъя. За тэгвэл энэ параллел учраас 3-ны мөн дундад шугам болно. За энэ огтлох цэгийг энийг E, энийг F гэж. За энд юу гэсэн үг вэ гэхээр M за M E нь OB-тэй параллел. Бөгөөд M E гэдэг чинь 2-ны 1 OB буюу 2-ны 5x болно. За ингээ бодохоор энд 2.5x үлддэг болно гэсэн. За одоо энд нэг 2 гурвалжин хоорондоо төсөөтэй болж байгаа. Гурвалжин за ямар 2 гурвалжин бэ гэхээр энэ гурвалжин хоорондоо төсөөтэй. Яагаад гэвэл BN болон MF2 параллел. Тэгээс гурвалжин BNP нь төсөөтэй гурвалжин MF-тэй төсөөтэй болж байгаа. За энэ 2 гурвалжин төсөөтэй гэдгээс NB-г хуваах нь за тэнцүү өнцгүүдийн эсрэг талддаг чинь. За MF нь тэнцүү NB-г хуваах нь PF байна. Мөн VP-г хуваах нь PM2 хэзээ ажиллах байна гэсэн. За энэ гэдэг чинь биднэрт хэдий x вэ гэхээр чинь талбан шүү дээ. ON-ийн тал VF гэдэг чинь NV гэдэг чинь биднэрт 2x гэж мэдэгдэж байгаа. За MF энэ гэдэг чинь энэний хагас гэхээр чинь 3 гэдэг чинь 3-ын хагас гэдэг чинь 1.5x гэсэн. Энэчнээс энд 3-ны 4 харьцаатай гэсэн. За одоо тэгвэл энэ юм харьцаатай юм бол эдгээрүүдийг бид нар бичиж чадна гэсэн. VP-н тэнцүү 4y. За энийг ингээд 4y-ийг хуваах нь 3y гэсэн харьцаатай хийж болно шүү дээ. За ингээд PM нь болохоор 3y эдгээс биднэрт VM нь 7y боо. За энэчнээс биднэрт VP гэдэг бол 7-ны 3 VM болно гэсэн. VM нэмэг 7 басны 3 болно гэсэн. За одоо тэгвэл бидүүлээ энэ дээрээс энэ векторыг болъё. VM векторыг болъё. VM векторыг. VM вектор гэдэг чинь OM вектороос хасах нь OB вектор буюу OM вектор гэдэг чинь OA векторын хагас нь буюу 2-ны 1 A вектор болно энэ чинь. За хасах нь OV вектор гэдэг чинь зүгээр B вектор болно гэсэн. За энэ дээрээс биднэрт VP вектор гэдэг чинь 7-ны 3 VP 7-ны 4 юм биш. 7-ны 4-ийг үржинэ VM вектор буюу 2-ны 1-ийг үрждэг нь A вектороос хасах нь B вектор гэсэн. За энийг бодчих юм бол бид нарт энд хэдүүлэх вэ гэхээр 2-ны 7 A вектор
7-4 B вектор болсон. За бид нарт OP векторыг олгож байгаа. OP вектор гэдэг чинь OV вектор дээр нэмдэг нь VP вектор гэсэн. За OV вектор чинь V вектор. Энэ дээр нэмэх нь 7-2 A вектор хасган 7-4 B вектор. За энийг хасчих юм 7-2 A вектор дээр нэмдэг нь 7-3 B вектор. Ингээд бидний хариу A ярих байна.